энэ өдрийн мэндийг хүргэе. Амсын ясаараа өнөөдөр unboxing хийхгээ. Өнөөдөр unboxing хийхгээс сууж яг ямар цүнх, ямар утга учиртай цүнхийн мэдхээсээ өмнө надад зүгээр хэлбэр нь таалагдаад айгүй айтаахан хэлбэртэй тэр нь амар таалагдаад тэгээд би анх хэрвээ видеороос цүнх авал хамгийн ихний цүнх нь энэ байх болно гэж тухайд би ингээд юун дээрээ тавьж исэн. Одоогоос 12 жилийн өмнө хардаа би дэвтэр дээрээ Lady Dior Shadow гэж бичсэн тэгээ CD зүрхтэй тэгээд энэ зургийг хардаа би ингээд Dior-ийн веб хуудснаас цахим хуудсан дээрээс нь энэ зургийг ингэж аваад ингээд дэвтэрэн дээр наацсан. Тэгээд эндээ аягүй нэттэй ээж надад Dior ээмэг өгчээсэн. Тэрийг ингээд зүгээд ээжээс ирсэн ээмэг гэд бас ингээд зүвчихсэн. Тэгээд би анх ингэж бүр ингээд тэгтлээ нэгсэндээ энэ цүнхэнд би бүр дурлцсан. Тэгээд ерөнхийдөө тухайн үед бол би яг түүхийг нэг сайн мэддэггүй. Ер нь бол Diana Gunji нэрээр нэрлэгдсэн цүнх гэсэн утгаар нь л тэгээд надад хэлбэр нь таалагддаг болохоор би Dior-ийн цүнх гэсэн утгаар нь дурладаг байсан. Тэгээд би ерөнхийдөө ингээд та нар анзаарвал би ингээд одоо би загварын сэтгүүл зүгээр сурж байгаа шүү дээ. Тэгээд одоо би яг мэргэжлийн хувьд би загварын түүх судлаад эхлээд явж байгаа. Гэхдээ би ингээд өмнө нь дандаа сэтгүүл мэтгүүлдээр ингээд цүнхтэй холбоотой мэдээлэл яхан бол ингээд бүгдийг аваад наагаад ингээд цуглуулчихдаг байсан. Тэгэхээр энэ дэвтэр дээр би 12 жилийн өмнө анх би Lady Dior-ийн зургийг наагаад энэ дэвтэр маань болохоор 2017 оны дэвтэр дээр бас хардаа яг ингээд энэ стикер наачсан. Энийг би ингээд нэг зураач эмхтэй айгүй хөөрх юм наадаг стикер зардаг гэсэн Amazon-оор захиалж аваад тэгээд энэ My Lady Dior гэж бүр биччихсэн хардаа. Тэгээд яг энэ нөгөө Diana Gunji-ийн байрдаг хар өнгөтэйг нь би яг эхлээд бүх юмн дээр гоё тохирно гэсэн утгаар нь хар өнгөнд нь айгүй дурлж исэн байгаа. Тэгээ би ингээд дэвтэр дээрээ наачсан. За тэрнээс гадна миний утсан дээр Lady Dior цүнхний зурагчил болгоо скриншот хийнгүүтээ ингээд хадгалдаг байхгүй виш лист дээрээ. Тэгээд ингээд анзаарсан юм нь Dior чин жилд 2 удаа үнэ нэмдэг. Тэгээд байс хийж байгаа л нөгөө цүнх маань үнэтэй болчихно. Тэгээд хамгийн анх энэ цүнх миний wish list-д ороход энэ цүнх чинь хамгийн анх 2800 евро хийж агаад 3500 болсон байсан. Тэгэл жил болгон өссөөр агаал бүр 5 руу ороод би тэгэл за энийг ер нь авахд нэлээд чанга юм байна та гэл ер нь худлаа боллоо даа гэл жил болгон боддогс ахгүй. Яг хөө мэдээж гараад чи юу гэдгийг сарайхан цалингаар гараад авал авчин л та. Гэхдээ ингээд миний хувьд болохоор би ингээд зүгээр нэг гараад өөрхөн дуртай цүнхийг авахаас илүү надад бол ингээд би ээжигэд 2 удаа Герман руу авчираад хамт байх ч юм уу те эсвэл ингээд хүүхдүүдтэйгээ гоё аялах ч юм уу ингээд өөр тэргүүлэх чиглэлүүд юм уу мөнгө зарцуулах өөр юмнууд надад дандаа байгаад идэв байхгүй. Тийм болохоор би ингээд яг шууд зөвхөн өөртөө зориулаад нэг цүнх гараад ингээд авчдаг төрлийн хүн биш. Тийм утгаараа ингээд дандаа өөр ингээд зарцуулах юм байдаг болохоор ингээд дандаа бусдад ч юм уу эсвэл ингээд хайртай дотн хүмүүстэй ч юм уу зарцуулаад тэгээд авч чаддаггүй яваад байсан. Тэгээд би та нартай түрүүний бичлэг дээр ярьсан нөхөр маань надад 100 сарын баярын бэлэг болгоод намайг Dior руу дагуулж яваад тэгээд энийг авсан. Өмнөх бичлэг дээр хэлсэнчлэн өглөө хамт нэг тийшээ явъя гэдэг. Би өглөөний цай мэнд л урах гэж байгаа юм баг. Тэгээд заримдаа хамт өглөөний цай юм уу бранч гээл тийм гоё тийм болцоон дахих хөрдөг манай нөхөртэй би цай уух гэж байгаа юм баг гэж бодоод Баварын Мюнхний дуурийн доор зогсоод машинаа тавил яг тэр гудамж руу орсон. Тэгэл би яг за энэ яг 100 сарын баярын бэлэг нөгөө надаар сонгуулж авах гад эми юм авч ингээд хайрын мөнгөө өрчснээс дандаа надтай зөөлж заримдаа бэлэг авдаг байхгүй. Ялангуяа үнэтэй юм авах та. Тэгээд тэр өдөр хамт Dior-ийн бутик ороод битэрийг оцсон чинь ингээд шууд одоо манай нөгөө 10 цагийн үйлчлүүлэгчд маань ирж байна гэж бүр цаг маг авцсан. Тэгсэн чинь өмнөх оройн бичээд та юу сонирхож байгаа юм бэ? Ямар хүн өнгийн юу сонирхож байгаа юм бэ гэдгийг манай хүнээс бүр асуучихсан. Яагаад гэвэл бэлдэх гээд исэн юм л да. Бэлэн байх гад. Тэгээд би оцсон чи ингээ бүр шууд ингээ за та ирчихсэн үү? Тэгээд Lady Dior цүнх гэсэн те. Тэгэхээр ямар өнгөнөд сонирхож байгаа гэ. Би тэгээ бүр шууд юм алмаарад юу алаад яагаад явчих юу гинэ гэд. Тэгээ бүр итгэж ядаад ийм цүнх авах гэж байгаа юм байна л да гэ. Би бүрт итгэж ядсан. Ямар гоё юм бэ.
Тэгээд ямархан өнгө сонирхчих гэсэн би хэрвээ би мэдсэн бол наанад ингээ бүр бэлтчих байсан. Тэгсэн чинь ингээ гівгийн хүн ингээ яг цагт тулаа. За одоо ингээ та ямар өнгөсөн чи би ягаан шууд ягаан өнгө нөгөө хар марыг бол би аавна гэж боддог байсан. Тэр нөгөө одоо нөгөө практикал юм шууд байхгүй болоо шүү. Ягаан өнгө. Тэгээд ягаан өнгө, шаргал өнгө, саарал, цэнхэр гээд ерөнхийдөө тэнд байсан бүх өнгөнүүдийг нь авчираад тэгээд бүгднийг барьж үзээд энэ өнгө нь ямар вэ, энэ нь ямар вэ, гэрэлт ямар вэ, гэрэлгүй одоо нөхцөл байгалийн гэрэлт ямар вэ. Тэгвэл нөгөө диорын бүтээгч маш хурц юм гэрэлтүүлэхтэй. Тэгэхээр зарим өнгө нь айгүй гоё тийм зөөлөн тийм цагаан одоо цайвар харагдчихсан. Ингээд яг байгалийн гэрэлт цонхоор нь тусч байгаа гэрэлт ингээ харахаар амар юм сонин хар бор туяатай энэ төр тэгж харагдаж байгаа. Тэгээ би нэгийг сонгож байгаа юм чи мэдээж маш нарийн нимба сонгохгүй л болохгүй. Тэгээд тийм үнэтэй цүнхийг чинь тэгээд би тэгээд нэлээд хідэн янзын цүнхийг сонгож жагаад тэгээд яг хоёр өнгөн дээр яг ингээд яг алийг авах мэдхгүй. Тэгээд нөхөртөө зөвлөө нөхрийнхөө санааг сонсоод өөрөө бас бодож байгаа. Тэгээд харыгаа уул нь авах гэсэн чинь надад хар цүнх байдаг. Хар цүнх хід байгаа болохоор би бас ингээд дахиад нэг хар цүнх авмааргүй санагдаад тэгээд би өөр өнгөийг сонгосон. Цүнхээ авчаад манай хөдөлгөөний зөвлөх маань та хоёр хэрвээ хүсвэл манай дээд давхарт өнөөдөр нөгөө high jewelry буюу маш гоё зүйлд чимэглэлүүд ирчихсэн байгаа. Одоо алмазан шигтгээтэй тэгээд гар урлалын тийм дээд зэрэглэлийн high jewelry-нууд ирчихсэн. Тэгээд та уг нь бол энд ингээ бутик байдгүй. Гэхдээ ингээд манад өнөөдөр ингээ үсгэлэн гарчихсан ба та сонирхол үзэх үү гэд тэгэхээр нь дээшээ гараад хоёлаа ориглон тарстай макарон энэ төр өгчихсэн. Тэгээд дээшээ гараад тэгсэн чинь ингээд амар 40 эдэм одоо ингээд 40 эдэм мянгаас 100 эдэм мянган юм үнэтэй юм маш том diamond тийм бүчнүүд тэгээ шууд та зүгээд үзмэцгээ би тэгээ шууд ингээ гартаа ингээ зүтсэн нөгөө тийм. Тэгээд бүр яг тэр үзсэн бүчнаас яг ингээ миний нөгөө гаранд яг таарсан байхгүй тий би ингээ бүр ингээ зүтсэн. Хөөх бүр яг таарч ин гэдэг манай төхөрийн нэг. Айгу хөвчлөлтэй байсан. Тэгээд Dior угаасаа чи их мөнгө тэнд зарцуулах уу, бага мөнгө зарцуулах уу, чи жижигхэн юм авах уу, эсвэл өөр юм үзэх гээд орох нь хамаагүй үйлчлүүлэгчтэйгээ маш гоё харьцдаг. Би тийм болохоор Dior-ын бутик, ялангуяа Мюнхен дэх Dior-ын бутик орох аюу дуртай. Нэг удаа би тийшээ ороод жижигхэн юм авах гээд найз охинтойгоо орсон. Манай найз охин шууд миний утасны цэнийг тусгаад байна танаа цэнийг авахгүй гэсэн чи бүр ингээ та ишээ сууд тэгсэн утсыг бүр цэнгэлж өгөө. Тэгээд уух юм авчирч өгчээсэн. Тэгээд бусад бутикуудтай харьцуулах юм бол Dior-ын үйлчилгээ нь маш сайн бүр үнэхээр гоё идэг. Бүр ингээ дахиж очимоор болдог байхгүй. Тэгээд тийм болохоор манай хүн бас аюу орох дуртай. Яа тэгвэл жишээлх юм бол дээр Hermes руу ороход ингээд амар их зантай тэгээд бараг цаг авахгүй бол бараг юм байхгүй энэ төр гээд ингээд тэгмүүд манад хөргөөгүй ингэж мөнгө өрөх ямар шаардлага байхгүй. Ингэж мөнгөө зарцуулах шаардлага байхгүй. Өөр бутик орё гэд нэг удаа бүр уурлаа гарчихсан. Тэгээд Dior болохоор шал өөр нэг ингээд очихоор чамайг ингээд чиний онцгой мөч гэдгийг чинь бүр мэдрүүлж өгдөг. Яг л ингээд чигээр би бол өдөр алганд Dior-оор юм авахгүй ш. Тэгэхээр миний хувьд бол энэ чинь маш гоё онцгой мөч байгаа. Тэгээд ингээд бүр зорж очдаг тий. Тэгэхээр тийм болохоор яг тэр мөчийг чинь мэдрүүлж чадсан үйлчилдэг болохоор Dior-ын бутик айгуу дуртай байдаг. Энэ жилийн өмнө Чингүн дөнгөж төрчихсөн. Тэгээд бит хоёр хурмын ой болоход манай нөхөр надад Dior-оос айгуу гоё эмэг авч хурмын ойн бэлэг өгсөн байхгүй. Тэгээд тухайн үед эмэг аваад тэр үед тухайн үед л амар үнэтэй байсан. Би тэг яана амар үнэтэй лээ. Дөнгөж хүүхд мөхт тачаад ингээ хамаагүй мөнгө зөнгөрөөд гээл тухайн үед амар санаа зовж исэн. Тэгтээ ингээл мэдээж баярлж байгаа штэ. Вау ямар гоё юм бэ те. Миний анхны Dior-ын эмэг гэл одоо энэ зүтсэн байгаа биш арай өөр юм алтлаг би зөндөө зүудийг та нар мэдэндээ би Instagram дээр зургийг над оруулж исэн. Тэгээд тэр үед хөдөлгөөний зөвлөх нь эрэгтэй хүн байсан. Тэгээд тэрэндээ бит хоёр хэлжсэн байхгүй. Манай нөхөр хэлжсэн. Манай их нэрийн мөрөөдлийн зөвхөн Lady Dior та үзэх үү гэд. Тэгэхээр гүгүү бит хоёр өнөөдөр тэгж Lady Dior цонх авч чадахгүй бит хоёр арай боломжгүй. Тэгээд яг хизээ нэгэн цагт авнаа гэд би тэл тэгнэ хизээ нэгэн цагт авна гэд. Чингүү айгүй жоох байсан. Тэгээд манай нөхөр ингээ хүүхд тэрсэн. Тэгсэн чинь нөгөө хөдөлгөөний зөвлөх маань би таны энэ чинь баглаж авах хоорондор та гоё цонх мөрөөдлийн хон цонхыг үзгээ. Тэгээ надаа ингээ айгуу гоё ягааныг авчираад алчуур малчуур ороож үзүүлээд тэгээд ингээ бүр өгчээсэн. Тэгээ бид гурийн бүр зураг идэг бутик дотор ингээ
манай нөхөр чимүүнийг тэрсэн. Тэгээд би ингээд нөө Lady Dior ингээд гартаа барьсан. Тэгээд мөрөөдөж байгаа байхгүй хизээ нэгэн цагт авнаа гэд. Тэгээд аюу гоё яг ингээ хизээ нэгэн цагт авдаг юм байна. Тэгэхээр би та нартай зөндөө хэлдэг мөрөөдөж явах санаж явах бүтнээ гэв. Тэгэхээр хэдийгээр өнөөдөр хідүүлээ материалын зүйлийн тухай ярьж байгаа ч гэсэн би та нартай яг тэрний цаадах үн цэн тэгээд энэ цүнхний түүхийг ярих гэж байгаа болохоорс айгүй илэн далангуугаар Италийн уран бүтээлч хүн ингээд жил болгон Dior баярын үеэр нөгөө holiday packaging гэдэг штэ тий одоо амралтын үеийн одоо баглаа бодол нь дандаа жил болгон өөр байдаг. Үнэхээр би Lady Dior цүнхийг яг хизээ авахаа мэдгүй ч гэсэн би ингээд нэгсэндээ боломж нь бүртгэхэд бэлэн бай гэж би та нартай дандаа хэлдэгтэй. Тэгэхээр би боломж нь гартал ерөнхийдөө судалгаагаа хийгээ яваадсан. За үнэн нэг иймэрхүү юм байна. YouTube-ээр бичлэг үзээд Lady Dior-ыг бариад 2 жил болсны дараах чанар нь ямар байна? Видеонууд байдаг. Тиймэрхүү юмнууд үзээд за хүмүүс худалдаж авсан хүмүүсийн сэтгэл нь ямар хөө энэ ревю хийдэг хүмүүс байдаг шүү дээ, тий. Сэтгэл нь ямар байна? Сэтгэл хангалуун байна уу? Үнэхээр чанартай юм уу? Үнэндээ таарсан чанар бас байна уу гэдгийг судлаад тэгээд 2 жилийн өмнө Валентины баяраар манай хүн намайг дагуулад бид хоёр хоолнд орчаад хоёлоо болцчаад тэгээд Dior дагуулж яваад юм жижигхэн юм авъя гэд. Тэгтэн би амар инээдтэй энийг авч исэн би бол unboxing хийж исэн юм аа. Та нартай бичлэгийг хараад. Тэгээд ийм жижигхэн ийм Lady Dior-ийн card holder авч исэн. Карт хийдэг жижигхэн төрөвч байдаг шүү дээ. Тэгээд яг ийм хар өнгөтэй эндээ нөгөө Lady Dior гэсэн charmтай. Тэгээд ингээд дотор нь би нөгөө төрөвч хоосон байлгаадгүй би энэ sorry ураа хийчихээ. Яг л нөгөө жижиг цүн хэрэглэхдээ би карт холдоор хэрэглээ. Томдоо болохоор төрөвчтэй явдаг байхгүй. Тэг яг одоо төрөвч хэрэглэж байгаа болохоор энийг яг хэрэглээгүй. Тэгээд би яагаад энийг сонгож авсан гэхээр би дотроо хэрвээ би Lady Dior цүнх харыг нь авах юм бол би яг энэ адилхан материалтай жижигхэн ийм бүтээгдэхүүнээр дамжуулаад чанарыг нь ер нь мэдэж авъя гэд. Тэгээд энэ яг Lady Dior-ыг хийдэг Lambskin буюу хоньны ширээр хийсэн. Тэгээд энийг аваад 2 жил хэрэглээд туршсан байхгүй юу. Тэгэхээр би үнэтэй юм авахын өмнө би та нартай дандаа хэлдэг наан заавал би айгүй сайн судалгаа хийдэг. Дээр нь би яг юм төстөө яг ижил материалаар хийсэн бүтээгдэхүүн авч эдлэгийг нь би шалгаж үзсэн. Тэгээд айгүй сайн энийг би одоо ингээд 2 жил хэрэглэж байгаа гэхэд зүгээр цоо шинээрээ зүгээр шив өнцөг болон зүгээр яагачгүй. Тэгтээ яг би ингээд өөрөө юмдаа айгүй гантаа би юм айгүй тийм гантаа идэлдэг айгүй их арчилдаг. Жишээлбэл би энэ чинь ингээд үсний шампунь ангижруулагч гэдэг шиг би бүр юм ширэн зориулсан ангижруулагч энэ төр хэрэгжилж тэгээд би дандаа одоо хэрэглэхгүй үедээ заавал энэ нөгөө зөөлөн даавн буутанд нь хийж ингэж хадгалдаг байхгүй юу. Ингэж би Lady Dior авах бэлтгэлээ бол ер нь хийцэн байсан юм аа. Тэгээд ингээ авсандаа амар баяртай. Тэр өдөр бороо орж исэн болохоор энэ уутных нь гадуур ингээд надад гэлгар уут хийчихсэн өгсөн. Тэгээд би энийг аваад тэгээд өөртөө авсан чокортойгоо ингээ хоёр тортой юмтай ингээд Dior-оос гарч иржсэн. Амар гоё исэн. Тэгээд одоо хэдүүлээ энийг ингээ задлцгаая. Гэт энэ яагаад энэ одыг та нар мэдэн штэ те Christian Dior анх нөгөө Dior брэндээ үүсгэх гээд хөрөнгө оруулагчтайгаа яриад явж байхдаа яг одоо 42 тоо хамгийн анх ингээ брэндээ үүсгэсэн штэ. Тэгээд ингээ дотроо жоохон эргэлзээтэйсэн байхгүй би ингээ энэ одоо ийм насандаа нийт хоёрд би ингээ өөрийн брэнд үүсгэх үү эсвэл одоо бэлэн байгаа тэр нөгөө дайны дараа ингээд нурчсан байсан брэнд өөр нэг брэндийг нэгсэн доо тэр хөрөнгө оруулагч нь худалдаж аваад тэр брэндэд зориулж улан Dior-ыг ажилд авах байсан байхгүй. Тэгэнгүүт манер өөрийнхөө брэндийг үүсгийа тэрэн дээр ах гээд ингээд эргэлзэж явж байгаа. Тэгээд яг Dior брэндээ үүсгэхээр болсон. Тэгж явж байгаад энийг нөгөө газраас олдог юм зэс юм од байдаг ш. Тэр нь одоо хүртэл ингээд бэж идэг Галери Dior гэдэг Парист одоо үзэсгэлэнд нь нэгсэндээ музейд нь тэр одон жаазанд хийчихсэн байж байдаг. Тэгэхээр энэ Dior-ийн одон нас тийм учраас энэ бол Christian Dior-т өөрт нь өөрийнх нь мохор сүсгээр өөрийнх нь итгэл үнэмшлэр өөрт нь аз авчирсан дээд одоо тэнгэрээс нэгсэндээ өгсөн тохио буюу өгсөн одоо тэмдэгтэй заа чи брэнд эхлүүлээ гэсэн тэрийн дэмжсэн тийм бэлэгдэл гэж үзэж явдаг. Тэгэхээр энэ бол яг ийм голдоо юм нөхтэй ийм од. Тэгэхээр энийг Dior-ийн Азийн од гэсэн утгаар тэгээд миний эмгний бас энэ од нэждэг. Би бас зориуд яг энэ одтой эмгийн сонгож авч ирсэн. Ийм гоё хайрцагтай баялаатай.
ийм гоё дотроо леди даун цүнхтэй леди Dior гэсэн. Тэгээд нэг хэсэг болохоор аягаа гоё эндээ нөгөө хунта миний дуртай René Griot гээд иллюстратор зураач залуу байдаг шүү дээ. Christian Dior-ын найз байсан. Би René Griot-ийн тухай биччихсэн та нартай. Сонио зүрх номдоос орсон. Тэрний нөгөө юм хонгийн зурагтай Miss Dior-ын реклам тэрний зурагтай аягаа гоё ийм ууттай байсан. Тэгээд ингээд сезоноор өөрчлөгдөд байдаг. Тэгээ яг одоо болохоор ингээд ийм Lady Dior-ын ийм ууттай байгаа юм билээ. Хэвэр гоё. Зия. Зя энэ миний сонгосон өнгө минь энэ нөгөө powder beige гээд зөөлөн шаргал өнгөтэй. Энийний одоо өөр нэг blush beige гээд бас байдаг. Тэгээд ягаан нь болохоор арай ингээд нэг тийм манай бутикны ягаан өнгө байсан шүү дээ. Ханны яг тийм ягаан байсан. Тэгээд ингээд байгаль ингээд гэрэлтүүлэхдээ гэрэлт харахаар маш гоё мөртлөө байгалийн гэрэлт харахаар ингээд амар юм баараа. Тэгээд манай наа чиний ягаан биш вэ? Наа чи ягааныг авмаар бол өөрийг ав гэд. Тэгээд би энэ ер нь ийм шаргал өнгө чинь бүх юм дээр тохирдог гэсэн утгаар нь энэ powder beige гэдэг өнгөийг сонгосон. Ийм гоё зүг. Яг энэ шаргал өнгөтэйгээ адилхан ийм зөөлөн шаргал материал та. Тэгээд ийм урт ийм зүүдэг. Анх болохоор энэ нөгөө Lady Dior цүнхний энэ мөрөвчин тохируулж болтгойсэн. Одоо болохоор энэ тохируулж болдог. Энэ өнгө надад бол ихнээсээ таалагдсан. Угаасаа миний дуртай өнгөнүүдийн нэг л дээ цүнх гутлан дээр угаасаа нэг эмхтэй өнгө бэж өнгө юм байж хахад бүх юм дээр зогцдог штэ. Гэхдээ надад нөгөө миний Dolce Gabbana-гийн Sicily гэж цүнх гэдэг би баг өдөр болгон барьдаг. 100 баг өдөр болгон барьсан. Та нар зөндөө харсан бах. Намайг зүүцсэн бахыг. Тэгээд тэр цүнхтэй маань жоохон адилхан өнгөн. Тэгээд би надад бэж юм байгаа юм чинь би дахиад бэж өнгө юм яхаа. Тэг яхааны авъя гэд яг энэ хоёрын хооронд эргэлзэж жагаад тэгээд яасан би тэгээд дараа нь тухтаа энэ бүх гэлхрүүд мутыг юм салгаж авнаа. Тэгээд ийм гоё зөөлөн шаргал дүнгийн Lady Dior-той болсон. Үнэхээр гоё. Өнгөнс гоё байгааз хамгийн гол нь бүх юмн дээр зохино. Тэгээд улирал үл хамаарад одоо үлийн улиралд ч тэр те үйл намар хавар хамаагүй ингээд бүх улиралд тэгээд нэгсэн timeless гэж бодоод тэгээд энэ өнгийг авсан байгаа. Миний өнгөний сонголт юм байла. Тэгээд одоо би та нартай энэ Lady Dior цүнхний түүхийг ярьж байгаа. Christian Dior-ыг өөд баснаас хойш дараагийн одоо залгамжлагч нь Yves Saint Laurent байсан. Yves Saint Laurent-ны дараа Marc Bohan гэдэг хүн болоод дараа нь Gianfranco Ferré гэдэг Итали одоо дизайнер. Энэ нь Францын haute couture энэ брэнд хаусийн хувьд маш юм зөрөгтэй алхам бас маш анхны том алхам болсон юу вэ гэхээр анх удаага Францын haute couture энэ том брендийн Итали дизайнер нэгсэн доо бүтээл захирлаар ноцсон байгаа хгүй. Тэгэхээр Gianfranco Ferré гээд 1989 оноос нэгсэн доо Marc Bohan-ы дараа Christian Dior-ын одоо дизайнер энэ тэр Gianfranco Ferré гэдэг хүний зохион бүтээсэн цүнх байгаамаа. Тэгэхээр энийг Christian Dior өөрөө зохион бүтээгээгүй. Түүний залгамж 3 дахь залгамж нь буюу Итали, Милан хотноо архитектураар сурсан, төгсчихсэн. Гэхдээ өөрөө загварт маш дуртай байсан энэ Gianfranco Ferré гэдэг дизайнер Dior-ын одоо залгамж нэгсэн доо бүтээлч захирал тэр хүний бүтээсэн загвар байгаамаа. Тэгэхээр 89 онд анх Dior-ын бүтээлч захирлаар очижоод манайр ингээд угаасаа ингээд бүтээл захирал болгоо чи ингээд ямарваа нэгэн брэндэд очихороо түүхтэй танилцдаг те ямар түүхтэй ер нь энэ Christian Dior гэдэг хүний чинь DNA буюу үлдээсэн өвгөн үеийн дуртай байсан юм нь юу ингээд архив ухдаг штэ те одоо Maria Grazia Chiuri ч гэсэн тэгдэгсэн. Тэгэхээр өөрөө архитект хүн болохоор ингээд яг хийж бүтээж байгаа юм нь одоо ингээд цаанаасаа нэг юм хараа бүр хэлбэр нь яг нэг одоо барилга шиг гэх юм уу Gianfranco Ferré угаасаа
загварын Frank Lloyd Wright гэд маш алдартай архитектор байдаг шүү дээ. Тий загварын Frank Lloyd Wright гэж нэрлэдэг бүр юм хочтой ийм одоо хүн байгаа. Тэгээ тэр хүн 90 онд ингээд яг Dior-т янз бүрийн гой бүтээл гаргаад тэгээд энэ цүнхийг яг өөрөө архитектор хүний хувьд ийм геометрийн бүх одоо бүтцтэй бүтцийн хүртэл ингээд яг барилга шиг ингэж бодож хийсэн юм цүнх байгаа. Тэгэхээр ингээд хаашаагаа айгу гоё юм тэгш хэмтэй тийм юм гоё цүнх ингэж бодож хийсэн байгаа. Анх ямар нэгэн нэр байхгүй шүшүү буюу одоо германаар Liebling гэж англиар болохоор favorite тийм одоо миний дуртай миний одоо юу гэдгийг чиний хамгийн одоо чиний хайрт тий одоо тийм хамгийн дуртай гэсэн утгатай 94 онд анх бүтээгдсэн байна л да. Тэгээд 95 онд нэг зүйл болсон, нэгэн түүхэн үйл явдал болсон. Тэр нь юу вэ гэхээр 1995 оны 9-р сарын 25-нд Дайана гүнж маань Парис хотноо төрийн албан альчлал хийсэн байгаа. За энэ албан альчлал хийх үед нь Францын ерөнхийлөгч Жак Ширак, түүний эхнэр тэргүүн хатагтай Бернадет Ширак хоёр одоо Элизе Палас гэх тэнд дандаа Элизеийн ордонд эхлээд төрийн ажил хийж байгаа хүмүүсээ хүлээж хүндэтгэж хүлээж аваад дараа нь хамтдаа Парисын Гран Палед нээлттэй хийж байгаа Пол Чезан гэх одоо зураачийн үзэсгэлэнд ингэж хамт очих ийм төлөвлөгөөтэй байсан. Тэгээд 9 сарын 25-нд Дайана гүнжиг ирэхэд тэр хоёр маань тосож байгаа. За энэ альчлалыг зориулаад Бернадет Ширак Франц онцлогтой, үндэсний онцлогтой ингээд юу бэлгэлвэл гоё вэ гэд. За тэгээд 89 онд Gianfranco Ferré Dior-ийн дизайнер болсон үеэс хойш угаасаа тэргүүн хатагтай Бернадет Ширак маань байнгын үйлчлүүлэгч болчихсон байсан. Тэгэхээр энэ маань тэргүүн хатагтай маань шууд одоо дизайнер найз руугаа Dior руу яриад би ерөөсөө энэ Францын үндэсний онцлогийг илэрхийлсэн haute couture одоо ийм зүйлийг Дайана гүнжид бэлгэлмээр байна. Тэгээд юу байв зүгээр вэ гэд. Тэгээд хар өнгөтөө энэ бүх энэ hardware буюу энэ металлууд нь ийм шаргал алтан өнгөтөө ийм одоо яг энэ хэмжээ нь яг энэ medium буюу дундаж хэмжээтэй ийм цүнхийг Дайана гүнжид бэлгэнд өгсөн байгаа. Бернадет Ширак Дайана гүнжид энэ цүнхийг бэлгэлээд тэгээд энэ маань маш таалагдаад альчлалын дараа яг 95 онд 9 сард нэгсэнд Парист очичоод тэгээд дараа нь ингээд өөр хідэн газруудаар аялсан. Тэр аялал болгондоо энэ цүнхээ барьчихсан. Тэгээд энэ цүнх маш их таалагдсан болохоор Dior руу захиалга өгөөд ерөөсөө хэмжээ болгоноос нь тэгээд өнгө болгоноос нь ингээд авъя гэдэг юм захиалга өгсөн гэдэг юм билээ. Биелэлээр ингэж зурган тархаад олонд нэртэй болгосон учраас энэ шүшүү гэдэг цүнхээ Lady Dior гэж нэрлэх болсон ийм түүхтэй цүнх байгаа. Шүшүү буюу favorite, my darling, Liebling гэдэг нэртэй, my Liebling гэдэг нэртэй тийм цүнх байсан байгаамаа. Тэгэхээр дизайнер нь Gianfranco Ferré, Dior-ийн 3 дахь залгамжлагч, бүтээлч захирал, тэгээд Итали хүн, архитектор мэргэжилтэй хүн байгаа. Одоо Lady Dior цүнхний хамгийн их таалагдсан юм нь энэ бөөрөнхий. Энэ бөөрөнхий хэлбэрүүд байгаа. Энэ за энийг болохоор Gianfranco Ferré энэ цүнхийг одоо дизайнлахдаа энийг одоо юунаас санаа авч хийсэн бэ гэхээр Canage гэдэг нэртэй хэлбэрэн штэ бөөрөнхий юм чи ингээд тэгэхээр энийг олж жишээлх юм бол яг Dior-ийн үндсэн код буюу Dior брендийн DNA-гийн нэг гэж үздэг. Тэгэхээр энэ юунаас анх гаралтай гэхээр энэ бас маш гоё түүхтэй. Хэрвээ та нар ийм бөөрөнхий юм хаа нэгтэй харах юм бол Францын хаан 3 дугаар Наполеонтой холбогддог анхны 3 дугаар Наполеоны сандал гэж байдаг. За ерөнхийдөө дотоод интерьер сурдаг ч юм уу одоо түүх үздэг тий урлаг судалдаг хүмүүс бол андахгүй 3 дугаар Наполеоны сандал гэж алдартай сандал байдаг. Тэгэхээр тийм 3 дугаар Наполеоны сандалны одоо хийн жишээлбэл миний оффис хүртэл одоо ингээд энэ цагаан сандал байгаа шүү дээ тий ингээд яг юм нүхтэй. Тэгэхээр Christian Dior анх орднод байгуулчихад загварын шоуга хийхдээ яг энэ 3 дугаар Наполеоны одоо сандал тийм төстэй загвартай одоо гүнтэл дээр ингэж зочдоо суулгадаг байсан байна. Тэгээд тэр сандалны угаасаа тэр хийн их таалагддаг байсан учраас бүтээлдээ дандаа тэр бөөрөнхий одоо энэ бөөрөнхий хэвийг их оруулах дуртай байж л тэгээд энэ
Жан Франко Ферри маань яг энэ цүнхэн дээр Lady Dior цүнхэндээ тэгж оруулж өгсөн. Тэгэхээр энэ цүнхийг гараар хийдэг. Гараар хийнэ гэдэг маань яадаг гэхээр эхлээд чи ингээд хоньны шир одоо ингээд арьсаа сайхан гүлийлгөөд ингээд босруулсан арьс байгаа. Тэрийгээ эхлээд ингэж дэлгэчихээд тэгээ YouTube дээр нэр бичлэг нь байгаа. Savoir-faire буюу энийг яаж хийдэг тухай бичлэг байгаа, та нар маань үзээрэй. Тэгсэн дэмж хэлбэр оруулж өгөн. Тэгээд энийг чи ингээд дотроо ингээд зөөл ингээд та нар дарах юм бол ингээд маш зөөлөн хартаа ингээд хэрвээ дарах юм бол ингээд дотроо юм хөвөнтэй юм шиг, хөвөнтөө дээлж шиг. Тэгээд надад анх бас яг тэр нь айгу таалагдсан байхгүй, ингээд юм хөвөнтөө дээлж шиг юм зөөл айгу гоё юм зөөлөвчтэй материалтай нэх гоё юм дотн тийм сэтгэл төрүүлэн. Тэгээд хэлбэр нь мэдээж гоё. Тэгээд манай нөхөр чи архитект болохоор бас манай нөхөрт энэ цүнх амар таалагддаг. Азар таалагддаггүй байсан бол манай надад авч өгөхгүй шүү дээ. Энэ цүнхний хэлбэрт өөр аягүй дурладаг. За тэгээд энэ Christian Dior гэсэн CD гэсэн энэ хоёр тэмдэгтэй. Тэгээд эднэр нь болохоор бас аягүй гоё учиртай. Энд болохоор ингээд Dior гэсэн бичиг байгаа. Тодорхой нэгэн данаалалгүй. Тэгээд энэ Dior гэдэг энэ онцлог болохоор Christian Dior ч өөрөө маш их мухар сүсэлтэй хүн байсан. Тэгээд өөртөө юм аз авчрагч юм жижиг одоо ингээд юм унждаг юм юмнууд байдаг штеп. Одоо зөөлт мөөлт ингээд цүнхнээс ингээд унждаг. Тийм яан зүр юм авч явдаг гэсэн байгаа байхгүй дэлхүүр цүнхэндээ тэгээд дэлхүүрнийхээ осорт гих мэтэл ингээд өөрөө юм янз юм аз авчрагч юм унждаг юм. Тэгээд тэрнээс нь санаа авч энийг хийсэн. Тэгээд энэ бариул нь одоо ингээд та нар ингээд нэнгүүд одоо би та нартай харуулъя. Ингэнгүүд энэ хартаа ингээд дээрээс нь харахаар яг CD гэд Christian Dior гэд ихний хоёр хэсэг байгаа зү тий. Тэгэхээр ингээд яг ийм нөгөө архитект хүний хийсэн бүтээл гэсэн шиг ингээд дээрээс нь нэгсэндээ харахаар бас ингээд ийм газрын зурган дээр таних тэмдэгтэй юм шиг гисэн ийм гоё. За төгжэн энэ бүр исэн урд нь энэ болохоор урд нь цахилгаантай байж байгаа. Тэгээд маш олон хүмүүс нөгөө айгүй хурдан муухай болоод байна. Гар ингэж оруулж авахд айгүй хэцүү байна. Бүгжинд ингээд татагдаад байна. Бүгжинд зууралдаа цахилгаан нь муухай болоод байна. Арьс нь муухай болоод байна. Ингээд амсар нь муухай болчиход байна. Ингээд айгүй их тийм гомдол ирээд тэгээд энийг ингээд ийм болгосон. Би яг хэдэн оноос хойш ийм болгосныг мэдэхгүй байна. Гэхдээ хүслийн жагсаалтан дээр анх энэ цүнх эрэхтэй бол яг тэр vintage буюу анхдаг 5 оны загвар нь яг нөгөө цахилгаан танд байсан. Тэгээд одоо данж тэр чинь байхгүй. Тэгээд энэ гэхдээ өдөр тутам хэрэглэхэд энэ угаасаа илүү гэсэн хөлтөө. Би ер нь ийм хөлгүй цүнх авдаггүй хэрэг аргийн. Одоо миний жишээ Louis Vuitton, Alma цүнх бүгдээр юм хөлтөө. Яа тэр эднэр чинь цүнхний доотлж аягүй хурдан заагаардаг чи ингээд энэ тэнд тавина те. Би хэдийгээр ингээд цүнх үлгөх чинь байнг хийдэг ч гэсэн. Ёроол нь ямарх муухай болдог. Тэгэхээр ийм хөлтөө цүнх юм аягүй хайтайхан. Миний мөрөөдлийн цүнх басан бас нэг шалтгаан нь юу вэ гэхээр Dior хэрвээ би одоо ингээд энэ цүнхийг барьж агаад муухай болоод ямар нэг юм нэвдрэн штэ тий. Одоо юу гэдэг би дараа жил энэ нэвдэрчлээ. Эсвэл энэ нь ингээд муухай болчлоо, зурагтчлаа. Ингээд ямар нэг юм муухай болоод хажуу талд нь юу гэдгийг ингээд илэгдээд арьсан цоорчлоо тийм ингээд цоороод цүнхний ингээд ирмэг муухай болчих штэ. Тү. Тийм болохгүй. Би гамтай байрна угаасаа. Тэгтээ хэрвээ ямар нэгэн одоо гэмтэл үүслэ гэж бодъё л да хэдэн жилийн дараа. Эсвэл чи ингээд энэ цүнхээ бариад маш олон жил гоё бариад ингээд чиний дурсамжууд ингэж холбогдсон цүнх. Тэгээд энэ цүнхээ чи ингээд юу гэдгийг 10 жил барьж агаад муухайллаа гэхэд нэг гоё юм Dior буцааж авчиж өгөөд тэгээд Dior-ийн цаашаа Парис руу явуулаад Парис дахь ательер руугаа явуулаад тэгээд янзлаад өгчдөг. Bag spa буюу одоо цүнхэн зориулсан spa гэж байдаг. Тэр нь болохоор ингээд арьсны янзлаад бүр энэ минь муухай олонгод энэ осор энэ минь ингээд солиод өгчдөг гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд янзлаад өгчдөг. Мэдээж тэр нь гэхдээ төлбөртөө. Тэгсэн чи ингээд шинээр цүнх авахгүй. Нэг авсан цүнхээ айгуу гоё ингээд янзлаад нийт байгальд ээлтэй, хоёрт чиний хувьд ингээд нэг чиний гэсэн нэг юм болчихсон байгаа штэ. Тэрийгээ ингээд аюугаа хайрлаад, янзлуулаад, засварлуулаад бариад авах боломжтой гэдг нь өөрөө аюу гоё тийм боломж. Тэгээ би тэр утгаараас ингээд үнтэй цүнхч гэсэн эний чи ингээд эргээгээд нэгсэндээ буцаагаад аачиж өгөөд янзлуулах боломжтой. Энэ цүнх маань надад ингээд би нэг насаараа байрна те ингээд хэрвээ үнээр гоё гавтаа бариад муухай болохоор нь янзлуулчаад идэв юм уу дараа нь би охиндоо хүртэл үлдээж болно гэсэн аюу тийм гоё санагдсан болохоор ингээд Lady Dior цүнхэн дуртай. Тэгэхээр та нар маань хэрвээ мэддэггүй байсан бол одоо ингээд гоё түүхийн мэдэж авлаа, та нарын мэдлэгт тусалж алсан нэмсэн байх гэдэгт найдаж байна.
Тэгээд хэрвээ Lady Dior цүнх авахыг хүсэж байгаа бол иймэрхүү шалтгаанаар би авахыг хүсэжсэн шүү. Тэгэхээр та нарт маань хэрвээ эргэлзэжсэн бол энэ бичлэгийн дараа шууд вишлистэн дээр оруулаарай. Үнэхээр гоё эмгтээлэг тэгээд элегант маш гоё цүнх. Энэ цүнхээ 1 сарын 1-нд барина гэсэн байхгүй. Тэгээд би нөхөртөө энэ бариул нь айгүй хурдан муугаалдаг гэсэн. Тэгээд тийм болохоор нүг альчуураар ингэж уйдаг штэ тий альчуур гоё ингээд уйчдаг. Би цүнхэндээ айгүйх тийгдэг та нар маань мэднэ. Тэгээд уул нь тихгүй бол ингээ муухайлчлаас хайр юмэр гэж манай чам зөндөө альчуур байгаа шүү дээ. Тэгээ би чинь надад гэхдээ яг энэ цүнхэн таарах өнгийн альчуур байхгүй дандаа ингээд өөр өнгөтэй тэгэхээр чи ингээ өнгөн зөрөөд онцгүй яг ийм зөөлөн шаргал өнгийн альчуур бол зүгээр гэдэг тэгсэн чинь яасан. Манай дахиад Dior ороод тэгээд надад дахиад энэ цүнхэн зориулаад энэний одоо энэ бариулыг нь муухай ойлгохгүй тул тэгээд надад шинэ жилийн бэлэг гэдэг энэ болохоор 100 сарын бэлэг. Тэгээ одоо энэ болохоор шинэ жилийн бэлэг гэдэг энэ нь тохирсон юм гоё альчуур. Ийм хөөрхөр та нартай харуул. Тэгээд энэ нөгөө Мица гэдэг нарийн альчуур нь тэгээд ийм энэ тал нь айгуу гоё яг энэ цүнхний өнгө байгаа хгүй ингээд. Тэгээ би одоо ингээд барихаас өмнө угаасаа ингээд энэнгээрээ ингээд оруулаад энийг яг энэ альчуураар ингээд боочин. Тэгэхээр ингээд яг адилхан өнгө нь бүр яг байгаа ёстой амар гоё. Тэгээд энэ Мицаны нэг гоё юм нь нэг тал нь ийм зөөлөн шаргал өнгөтэй яг энэ цүнхнийх мөртлөө нөгөө тал нь хардаа нийлцэцэгтэй. Тэгээ энийг нь болохоор 100 мөн ингээд бас хичүүлэх гоё юм уу. Тэгээд энэ миний шинж Үнтэй цүнхтэйгээ барих гэж тэрэндээ зориулж бас торгоо альчуур үнтэй аавна гэдэгт би чи машин аваад тэр машиныхаа дугуйг салхи дугуйг нь бас үнтэй дугуй авахгүй бол чи гоё машин тэмтхэн дугуй авч болдгүй шүү. Тэрнтэй ч л адилхан байхгүй юу гэдэг. Би тэр бүрээр инээд бодтой. Айгүй хөөрхөн тэгээд надад энийг шинэ жилийн бэлэг гэж авч өгсөн. Миний анхны Lady Dior цүнхний түүх нэг иймэрхүү үнэхээр бүр мөрөөдчихсэн цүнхээ авсан. Тэгээд энэ цүнх маань маш гоё түүхтэй, маш гоё загварын одоо түүхтэй утга учиртай хийцэн үнэхээр гоё. Эний чинь гараар хийдэг 130-аад ийм жижиг хэрцсэн ийм арьс ширийг нийлүүлж хийдэг. Тэгээд яг цүнх хийдэг түнхчин гэх юм одоо тийм хүн маань ингэж өөрөө бүр ингэж цохиж нийлүүлж ингэж ойж бүтээдэг. Тэгээд энэ зөвхөн Dior-ын гэсэн энэ канаш гэдэг мотивтай. Тэгээд энэ канаш нь өөрөө бас маш гоё учиртай. Тэгээд ийм Christian Dior-ын аз авчрагчаас улбаасан ийм гоё. Тэгээд ийм утга учиртай гоё цүнх. Тэгээд та нар манаас Lady Dior цүнх авахыг бодож исэн ч юм уу. Бас яг энэ хэлбэрт нь дуртай бол энэ цүнхний тухай багахан ч гэсэн зүйл нэмж мэдэж авсан байх гэж итгэж байна. Та нар маань энэ цүнхний өнгийг нь юу гэж бодож байна? Та нар маань өөрсдөө Lady Dior авах бол ямар өнгө авах байсан бэ? Ямар өнгөийг сонирхож байгаа вэ? Гоё стилисийг бичээрэй, хэдүүлэг гоё Lady Dior-оор амьсгалцгаая. За тэгээд та нартай дараагийн бичлэгээр уулзлаа.